오자. 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 자. 오자. 오자. Оцаа. За хайнадаа өглөөний мэнд энэ өдрийг яаж өнгөрөөж байна? Би байр хайгаад агүйцсэн байгаа. Байр хэлээрээ. Би яг түрүү сар нүсээ байр хайна гэдэг чинь бас л амар ядаргаатай амар юутай ажил, стресстэй ажил тэгэл байраа олоод нүүнэ гэдэг чинь бас л бүр ингээд дургуун хүнээ нүүмэр гэж хараамаар. Шин байр олмор. Тийм байр хаймар. Яа, тэртээ хэцүү л дээ. Ядаргаатай байлээ. Одын нэрээ шинэ байр нэлээд тухтай болсон юм дээ. Телевизэр хаан дээр хадж ирсэн. Гоё байна уу? Өнөөдөр одын гэрт бичиж юм. Одын гэрт нь 5 тухтай. Одын одлогны өрөөл танилцаад байгаа одоогийн байдлаар. Одоогийн байдлаар одлогны өрөөгийг харсан байгаа. За тэгэл ер нь хангалттай да. Одлогны өрөөл харсан бол хангалттай да. Байр хайх гэснээс нөгөө нэг ганц би ээжд бас амар давуу тал үүсдэг гэх юм уу? Би ч одоо Мюнхенд бол нөгөө нэг байр болоход амар хэцүү байхгүй ерөөсөө тийм гэс мэл солтчдаг тийм биш. Би чинь тэгээд оюутны нөгөө нэг юм холбоондоо шууд өргөдлөө өгөөл тэг шууд мэйлвчээ тасралтгүй араас нь мэйлвчээл бүрсээ дайрцсан байхгүй юу? Би хүүхдтэй ээж хүн гэдэг. Хүний өмнөөс хүүхдтэй олцсон юм шиг тий. Тэгээд бит хоёрт орох газар алга. Яаралтаа та нар бүхэн одоо миний өргөдлийг шийдэж өгнө өдөр гэж хойноос нь баахыг бичвчээлзээ. Тэгэл нөгөөдөл чинь тэгж байгаа штэ. Бид нар одоо ингэ өргөдлийнхаа дагуу шийдрлэнэ энэ гээл тий. Тэг ингээд айгүй олон ингээ хүмүүс чигсэн байгаа. Тэгээд эхний одоо сул гарсан байрнууд руугаа ингээд явуулнаа гэдгсэн чи ариуна амар монголчлцсан заяа бүр амар өөдгөөгаар би одоо нэг жоохон өөдгөө санагдаад тий. Өргөдлийн маш шийдэж өгөхгүй ангуурчууд амар өрдүүлэх тактик руу орчмоор алцаа. Хүүхдэд дагуулж чинь байн. Очиж уулзч муулцаа заяа бит хоёр ингээд ерөөсө байрнаасаа одоо ингээд ерөөсө сарын сүүл болоод байрнаасаа гарлаа. Одоо өөр очих газар алга гээл тэгж байгаа байхгүй. 28 явцаач л очичаа сарын сүүлээр. Тэгсэн нөгөө ариугаад хэлдэг байхгүй. Тэгсэн чи сарын эхнээс шууд чамдамаа бариад өвдөнд очиж суучдаг. Oh my god. Тэр ёстой монгол хүнээс л гарах бах тийм зонтэй бүр нэрээ. Тэгээд нөгөөдөл чи яах вэ? Тэгээ шууд ячиж байгаа юм чи. За шууд нэг байр гарч байгаа тийш ороор гэж шууд гэж. Тэгээд цаашин дөнгөж тасар масуур нэгдээд дууссан 2 өрөө баринд орж байгаа байхгүй 8 гоётой манай хүүхдтэй 2 ёо өстэй амир. Тэгээ болсон байт юм аа. Тэгээд яг бодсон чинь нөгөө нэг ганцаараа мандсаар ирсэн их амир амьдрч үзэггүй хүн юм байл амьдралынхаа турштай ариуна. Тэгээд жоохон бахтай болохоор угаасаа л гэрийнхэнтэйгээ амьдардаг. Тэгээд 2 өрөө байранд чинь тэгээд хэдүүлээ байгаа юм чинь нэг амир тусдаа нэг өрөөнд байна гэсэн юу амир ховор штэ Монгол айлт чинь. Тэгээд хүүхэд байхдаа бол өөрийн гэсэн өрөөмөрөөтэй бол байж байгаагүй. Тэгээд шууд хүүхэд байхдаа нөхөрт гараад газар амьдарч үзээгүй байж байгаа. Тэгээд нэг салчаад би яг эрхийнхаа өмнө тусдаа нөгөө нэг амьдраад. Тэгтээ би яг нөгөө нэг яг ажилтайсан болохоор зэрэг хүүхдээ яагаад эмээ өвөр дээр нэг үлдээгээд би нэг хэсэг 2 сар ганцаар амьдэрсэн байхгүй. Яг тэгжэл нэг 2 сар ганцаар амьдэрсэн юм шиг ба. Тэгээд энд ирсэн дандаа нөгөө нэг руммейт энтертэй амьдарч байгаа. Тэгээд байнгут хүүхд ирэнгүүт шууд хоёулаа тустаа байрн гарч ингүүтээ дахиад хоёулаа амьдарч байна. Тэгээд одоо хүүхд лагер явцсан хүүхдийн туслан явцсан хаагур ганцаараа 7 үзлээ. Амар сонин эзгүү амар яггүй маа гисмэрт орч ирэнгүүт хинч минж байхгүй байнгут ингээд Тэгээд заяа тийсэн чи заяа болохоор зэрэг наадах чи би төсөлж чадахгүй би дандаа л ганцаар амьдардаг байсан юм тэгэл тэгэл тий. Тий харин тэгээд манай тончооч хөөх юм гуйж байгаа байхгүй юу? Ихч үгүй би гэртээ ганцаар он баяртай. Тэгээд найд таатаа ч хамт зөвхөр үгүй би ганцаар онцоо. Үрингээ амар мохот амар юм. Тэгээд би өөртөө боцсаахгүй арай ингэ ярьж байхгүй нөгөө хүүхд санаад манад гэл тэгэл янгууд би ямар муухай тийм зожиг эмхтэй хүн бэ гэж боддог байхгүй юу? Би юус ингэ хүмүүнтэй амьдран хэр ингэ тусалж чадахгүй байхгүй тэгэл. Нэг угаасаа л нэг юм ганцаараа байсаар сурцсан тэгэл өглөө ингээл нэг юм ганцаараа босч амар жаргал штэ. Гэртээ нэг ганцаараа байна гэдэг чинь нэг юм шалдан малтай явахаас өсөлээ. Яг надад ч асуух гэжсэн байхгүй юу? Хин ариуна ингэснэ ингээл охин ингээ яваад гэж байгаа штэ. Тэгэл гэртээ ганцаархнаа яцсан. Нөгөө юун дээр Friends дээр хин гэдэг штэ. Нөгөө Rachel тэгдэж ш нөгөө бүгдээр явцсан чинь нэг шалтан явж үзье гэдэг. Чи яг тэгж үзсэн үү? Үлсээ би яг өчтөр үзнэ надах гэж. Амар өглөөнийхөө цай мэг хийхдээ нүцгэн би нүцгэн унтдаг байхгүй юу? Тэмэр
За өглөө басахтаа хүүхдтэйгээ өмнө нүцгий яваад явах гэдэг нэг дээгүүр юм өмсдөг ч юм халаан малаа өмсөө өглөөнийх цаймаг хийдэг байхгүй. Гэсэн чи амар өчтөр амар нүцгэн хайруулын тав могон дээр юм хайрцан зогсож ирж байна. Гэхдээ амар шөнө өөр мэдрэмж яваас тээ. Амар өөр мэдрэмж юм байна. Харин тийм. Заяа юу яаж байгаагүй? Ер нь бол хүнтэй өмнө амьдарч байгаагүй. Гэхдээ би найз залуутай байсан байхгүй юу? Байсан юм л та хөрх юм аа чи. Тэгээ бид хоёр 3 жил ер нь бол хамт амьдарсан. Тэгээ тэрний өмнө бас би ганцаар байсан байхгүй юу? Би ер нь хүүхэд ахтаа л нөгөө эмээ өөдөн амьдардаг. Тэгээд өөр ингэсэн өрөөтэй. Тэгээ оюутан болоод яг оюутан болоод нөгөө оюутны байранд л нүүжлэн амлаа гэтээ тэнцэн нэг хэдэн октодтай одоо 3 октод дөрүүлээ бид нар байдаг байсан маа. Тэгээ байдаг байж байгаа. Тэгээд наашаа ирээд бас тэгээд дараа наашаа ирээд нөгөө айл байж байгаа. Тэгээд дараа нь ер нь ганцаар амьдарчаа. Тэгээд найз залуутай болоод яг анхандаа бол амар хэцүүсэн байхгүй. Нөгөө юм ганцаараа байсараад хүнтэй ингээд бит хоёр нэг хүрээнд амьдардаг. Тэгээд бараг тэр бас салгашилтгаар нэг байсан байхгүй нөгөө ингээл хэрэлцэн ч ингээд нөгөө өрөөндөө орч чадахгүй өөр өрөө байхгүй ч юм уу те ингээд нэг юм хэрэлцэн ч ингээд би нэг хараал нэг аим шиг нэг өрөөндөө байгаал тэгээд нэг юм би ер нь тийм амар тавчаа юмд амар тавчтаад тийм шиг байна. Тавчаа юм байх тусмаа ингээд улам одоо стресстэй ч юм уу яагаад тийм. Тэгэл тэрнээс хойш ер нь бол ингээд яг ганцаараа байсан. Ганцаараа байсан тийм үү? Тийм. Яг тэгээд тэр 3 жилийн юу болохоор эхний жилдээ амар хэцүү байж байгаа. Тэгээд ер нь гайгүй болт юм байлээ. Дасаж эхэлдэг юм байна л дээ. Эхлээл тэр хүний хувцас нь ингээл тий орны хажууд ингээл байдаг ч юм уу. Эсвэл нөгөө угаах хувцаа угаах юм хийчихгүй угаах хувцсыг юм жижиггүй хажууд нь тавьсан байдаг ч юм уу ингээл тэрнээс эсвэл ингээл аим нервтэй л тэгээд ая тавгаа угаахгүй идчихэл угаахгүй байх ч юм уу ингээд нэг юм амар цөвхтэй санагддаг юм байлээ. Тэгээ сүултээ за гэд дасаад тэгээд нөгөө дүрм мөрөм гаргаа тэгээд сүултээ гайгүй болдог. Ер нь бол би тэгж хүнтэй байж чадахгүй хаа чи шуучлаарай. Чи чинь бол тэгэл нэг л тийм мангар том байшинд ганцаараа амьдардаг ихч болох гэдэг юм уу? Үгүй л дээ том байшинд бол болж байна. Төрөний 7 хоногт би нэг охинтой танилцсан аахгүй. Окей. Тэгээд зүгээр л танилцсан би. Тийм үү зүгээр л танилцсан юм аа. Тэгсэн чинь ондоо газарч нүгүүд ирсэн байна л да. За ондоо хотоос би тэгээд илээд яагаад нүж ирсэн гэж шалтгааныг асуусан бохгүй. Тэгээд тэгсэн чинь 2 жил ингээд long distance relationship байсан гэж анзаа нэг залуутай. Тэгээд 2 сар гэдэг чи хэдэн сарын өмнө 6 сарын өмнө нөгөө тэр хотоос нүж ирээд тэг хоёлаа хамт амьдэрсэн байна л да. Тэгсэн чинь нөгөө бүх юм ингээд шатаун болсон зөвхөн хоёлыг гэртээ байгаад карантин гээд. За тэгээд тэгсэн чинь 6 сарын дотор бүр хамаг юм байхгүй л салцсан. Тэгээд өөрөө тэгж байгаа байхгүй. Бараг long distance байсан 2 жил 8 ажиглалтай байсан гэдэг байхгүй. Хичнээн хоол байсан ч гэсэн. Тэгээд тэгсэн чи ирээд ингээд хамт амьдэрсэн чинь бараг там шиг байсан гэдэг байхгүй. Тэгэхээр үгүй хүний privacy гихчнээ ингээд relationship байгаа ч гэсэн хүний privacy, хүний space гэдэг чинь амар чухал байгаа байхгүй. Тийм тэгээд яг ингээд бүх юм яг заяа төрүүлсэн шүү дээ. Хэрэлдээд ингээ гарсан ч гэсэн үгүй ингээ ондоо өөрөөлөө ороод хаалгаа хаачихсан тийм байхгүй бол тэг хэцүү байхгүй. Наа чин гэхдээ яг тийм privacy-ны асуудал байна уу эсвэл зур нэг холын зайнаас байдаг болохоор би бинийг сайн мэддэггүй байсны асуудал байна уу? За тэгвэл асууя тэр охноос дахиад. Тэр охныг дараагийн юмд өрье. Үгүй өөрөө ингэж байгаа байхгүй. Надад хэлж байгаа зүгээр би ингээд карантинд байсан болохоор карантинд ирээд ингээ хоёулахнаа байсан чинь тэгсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр үний шалтгаан тэр үстэй. Өмнө гэхдээ long distance байсан биз дээ. Тэрний өмнө хамт амьдарч үзсэн юм уу? Үзэг байна те үзэг. Тэр чинь карантин байгаагүй ч гэсэн салах байсан байна тэгвэл. Юу гэж үгүй. Үгүй тэр угаасаа яг өөрсдөө гэсэн space амар чухал. Яагаад сална гэж тийм теорем байд юм. Үгүй тэр чинь хараа хамгийн гол нь мань чи 2 удаа яг long distance relationship хийжсэн байхгүй юу? Тэгээд ер нь long distance relationship гол юм болохоор ингэж өдөр тутам хоорондоо яг physically харьцдаг учраас нэг өдөр тутам ингэж нэг өөрийнхөө тухай мэддэг зан чанарын тэрэл тийм байгаа штэ. Тэ? Бид нар бол дөрүлөө өөрийгөө ийм гэж бодож байгаа. Гэвч өөр хүмүүс хараад чи ийм байдаг бас тийм байдаг гэж одоо тиймэрхүү юм гардаг штэ. Тэр талаасаа бас ер нь long distance relationship яг бодит амьдрал дээр уулзахлаараа бас таардаггүй. Яг л холоос болохоор юу гэдгийг төгс хүн илүү их амархан харагддаг, яг жинхэнэ хүн харагддаг гэсэн байдалтай. Тэгэхээр яг бодит амьдрал дээр уулзлаар бас таардаггүй юм байдгийм байлээ. Тэр үеж магадгүй. Гэхдээ ер нь бол карантинаар зү жирийн үерхчихсэн одоо тэ long distance биш байсан хүмүүс ч гэсэн их стресссэн гэж сонссон. Тэгэхээр бас хоёулаа л байгаа бах та. Ивэл ганцаараа ер нь амьдарч үзсэн юм уу? Од ивэл хоёр ер нь ганцаараа амьдарч үзсэн юм уу? Би нэг л удаа үзчихсэн. Би яг relationship-ээс гарчаад нэг хагас жил ганцаар амьдарч үзчихсэн. Тэр бол нэг юм тийм таатай цаг байгаагүй.
түүнээс гадна бол дандаа л roommate-үүдтэй олуулаа хамт амьдардаг. Би бол өөрөө бол олуулаа байх дуртай хүн. Тийм хөнгүү нөхцөл байдал бол нэг амар тийм үзэж байгаагүй. Тэгээд таалагддаг юм байлаа. Тэгэхээр бүр яг заяагийн эсрэг хүн бол би байгаа. Ер нь бол миний амьдралд бол өглөө босоход л ингээл 2 3 хүмүүс ингээл галтханд арзаалдал энэ тэмдэг ингээл хүмүүс дуурал бончмэд дууч. Тийм нэг том family байдаг шүү дээ. Дандаа л ингээл хүн галтханд юм хийж идэг. Дандаа л ингээл энэ тэмдэг хүмүүс тоглоод ээж идэг. Яг тийм нэг family нөхцөл байдал бол дандаа амьдэрсэн хүн байгаа. Тэрэнд их туртай. Яг ганцаараа тэр 6 сар амьдарч үзэхэд бол нэлээд тийм юу гэдгийг одоо монголоор юу гэж орчуулах юм бэ? Англиар тэгдэг шүү дээ. Alone байгаа ч гэсэн lonely биш гэдэг. Англиар үдгсэн хойлцдаг нас. Харин биш. Тийм одоо ганцаараа байгаа мөртлөө одоо ганцаардсан биш юм уу да. Тийм ганцаардсан биш. Тийм ганцаараа байна ганцаардсан гэдэг чинь хоёр ондоо ойлголт юм байна л да. Харин тийм заяа бол тийм юм байгаа байхгүй юу? Би бол ганцаараа байгаад ганцаардсан юм байгаа. Тэгээд яг тэр үед болохоор их сонирн мэдрэмжтэй юу гэхээр энэ бол яг ганцаар амьдрахтай холбоотой биш. Тэгээд relationship-аас гарсан учраас ер нь бол хүмүүсээс жоохон тийм connection алдсан байдаг шүү дээ. Яг тийм ингээд нэг л хороо ертөнцид тустай амьдраад болоод байгаа. Би болохоор ганцаар нэг өрөөндөө яг тийм байсан. Тэгээд ганцаар амьдрах бол яг тэр мэдрэмжийг минь улам их хурцлж өгсөн. Тэгэхээр тэгэл гэртээ үржээл өрөөндөө ороод тэгэл тэр бол миний ертөнц. Тэ тэгээ бос хүмүүс бүгд ингээд өөрсдөө ертөнцөө тустай амьдарч байгаа. Тэднэртэй би харьцдаг уулздаг. Тийм байсан. Тэгэхээр надад бол яг relationship-аас гарсан үед ганцаар амьдарсан болохоор надад бол ганцаар амьдрах ерөөсө таалагдаагүй. Яг л тэр үед бол нэг тийм онц гоё цагийг бол би өнгөрөөдөг байгаагүй. Би эсрэгээр яг наадах чи эсрэг нь би. Нөгөө нэг нөхрөөс салчаад тустай амьдсан гэдэг байгааз. Тэр надад бүр амар гоё эс. Одоо муухандаа гэж хэлэхэд бүр үнэхээр гоё эс би бүр ёо. Тэгэл яг нөгөө өмнө нь үзээгүй байсан байж байгаа бод чи тэр юм уу те. Гэтэ яг нөгөө хүүхд маань хамт байхгүй болохоор мэдээд санана. Гэтэ нөгөө сайн хүмүүсийн гарт ямар тийм орчуулж байна. Сайн хүмүүсийн одоо нөгөө эмээ өвөө дээр байгаа юм чинь би ажил гээл нааш чаашаа салгарч яхаар дуусны амралтаар эмээ өвөө дээр байсан дэ гэж бодоод нөгөө үлдээсэн. Тийм цаг үед би яг амар enjoyцсан. Тэгээд ер нь яагаад хүмүүс ганцаараа амьдарч үдчээ дараа нь хүнтэй судгүй болоод энийг ер нь би заавал хизээний цагт нийтлэр ч юм уу ямар нэг юм дээр хэлэх юм шүү гэж бодож ирсэн. Одоо яг тэр хэлэх цаг нь муу юм шиг л байна л да. Гэтэ одоо миний мэдэрч байгаа болохоо шал өөр бас заяа нөгөө хүүхдтэй хамт байж гэсэн гэт байхгүй болцсон чи би өөр. Тэг явахт нь би тэгсэн байхгүй юу? Манай хүүхд цай нөгөө тэр нөгөө voice авах гэж ингээд өдөр шөнөгүй дуулаад өрөөндөө орчвол нөгөө дуулаад дуунд нь би бүр сүлдээ ядраад 있었хгүй. Тэгээд явахт нь гэж хэлсэн. Йоо за номингоо минь явж үзчихээн. Би нэг 7 хоног нэг My Heart Will Go On-ыг сонсгүйгээр амьдрий. Энтэр мэтэргэлээс авах гэсэн чи манай хүүхд та зүгээр намайг санандөө мөө гэж томрол үлдсэн. Тэгсэн чи би автобус цодгож явуулаад тэгээд амар. Тийм яаранаас мананад. Яста би арсаа би. Тассан биш. That's cute. Гэтэ хайртай хүнээсээ яасан баха. Одоо нөгөө хайртай хүнтэйгээ хамт байж агаад тэр чинь нэг юм 7 хоног манаг байхгүй болчихлоо нөгөө санаад хиний нөгөө өмнөх болохоор бас ингээд дууссан тий. Бошоохон холдох минь гэсэн нөгөө юун дээрээ байсан болохоор ивэлэрч гисэн хайртай хүндээ хаягдаа тэгээд хаягдсан ч үгүй ч байгүй амар яасан. Бороотой өдөр ивэл хаягдсан байна. Харин тийм байсан болохоор бүр нөгөө нэг ганцаараа байх бүр айгүй аимшигт санагдсан биз. Од яасан тэгээд од ганцаараа байжсэн. Би чинь 18 нас 10 төгсөөл угсаа манайхан гадагш явцсан угс гэрэх. Тэгээд би Монголд үлдээл ганцаараа амьдэрсэн шүү дээ. Би чинь 22 настай хүртлээ. Тэгээд энд ирж байгаа байхгүй. Тэгээд энд ирээд бол бас roommate-тэй амьдарч байгаа. Тэгээд roommate-тэй амьдарч байгаа сая ингээд ерөөсөө сарын өмнө би ингээ ганцаараа гарч байгаа байхгүй. Тэгэхээр би бол аль аль мэднэ. Тэгээд багасаа ч 18 таа гээд шууд ингээд тустаа гарна гэдэг чинь бас жижигэн нас юм шиг санагдаад байхгүй. Одоо 18 таа хүүхдүүдийг харахаар гэж бодчихжээ. Тэгээ багасаа тийм үссэн болохоор би амар зожиг бас. Тэгээд яг ингээд яг заяа шиг яг миний space бол хамгийн чухал гэж боддог. Би сүүлдээс roommate-үүдтэйгээ бид нар бүр 7-8 жил хамт амьдэрсэн. Тэгээд бид нар бүр ингээд ах дүүс шиг болцсон. Яг гэр бүл шиг болцсон байсан байхгүй. Тэгээд тэр хоёрт амар хайртай shout out. Тэг яад газар амьдрах болчих. Уул нь ингээд өмнө гарч болох байсан байхгүй юу? Тэгээд
Тэгсэн чи ингээд яг ингээд бибидэ тасцсан байгаа юм чинь баг яг ингээд гэр бүл шиг болцсон. Тэгээл ингээд тоохгүй яваадсэн чи гинт ботсон юм аа би ч одоо хиттэй үлээ юу болж ийн гээл. Тэгээ угсаа нэг амьдралын хэм маяг солихгүй яг ингээд амар comfortable zone-д ингээд байгаад бас биш юм байна гэж бодоод за ерөөсөө тий бас өөрөөр амьдрий гэж бодлоо. Level up хийгээд байгаа юм шүү дээ. Тий ер нь бол level up болж шүү. Nice. Одоо тэгвэл одоо Монголоос ирснээс хойш анхны удаа ганцаар амьдарч байна уу? Тий шүү дээ. Монголоос ирснээс хойш ерөөсөө тий 13 жилийн дараа юм уу? Вау. За одоо гэлсаа одоо ихнэртэй болох цаг хугацааны асуудал. Яага ганцаар болохоор чинь бүр харин юу яах юм шүү. Юу. Ганцаар баймар санагдах юм шүү. Мэдэх тэрийг бол чийл шийднэ. Ганцаараа байх гэж ганцаар амьдарч явах чи дахиад хүн амтшир нэг жөө. Яг тийм нөгөө нэг эмэгтэй хүний орц гарц ихсэн л гэсэн үг тийм. Орц гарц. Тин ч угаасаа ганцаараа амьдарч байгаа бол ч ганцаараа байх хэрэггүй. Тийм. Тийм. Хамт амьдрах зүгээр нөгөө гэртээ оруулж ирээд одоо гаргах бас ондоо шүү дээ. Тэр эмэгтэй хүний сойд танаа гэрт очиод одоо байн байна гэдэг чинь амар асуудалтай байхгүй. Тэгээд ирэхээрэл чиний юмнаас ингээд одоо тий чиний орон зайнаас хаслаад байгаа байхгүй. А тэггүй зүгээр нэг орой онцоод да маргааш нь явдвал болж байгаа байхгүй. Хөөе асуулт байна. Та нар юу одоо ингээд хүнтэй удаа үргэлж ирэхлээр сойзоо хуваадгүй. Одоо ингээд нэг хаяа ингээд бойфрендэд очичрлаа гэж одоо үргэлж байгаа. Тэгээ нэлээ олон сар үргэлж ирээд тэгээд нэг өдөр хокапгээд өглөө шүдөө авах гэсэн чи ганцхан сойз байлаа. Үгүй хуваахгүй. За яшаа тариасан. Ариуна. Амаа зайлчихдээ ш тэгэл болоо ш та. Энэ асуултанд ягаа нөгөө нэг чиний тоглоом дээр бидэд хариулаад тээ. Хүнтэй сайзаа хувааж байсан уу гэж асуугаад. Тэглүү. Тийм, тэрэн дээр нөгөө нэг яг дэлгэрүүлж яриаггүй, хуваасан хуваагаагүй гэж яриад өнгөрсөн болохоос биш. Яг хинтээ хуваасан моосон талаар яриаггүй мэн тий. Хинтээ хуваасан чи. Хинтээ хуваасан арина. Арина. Яг тэгэл н удаа хэлцэн мэдэн даад гэр чинь тэгэл яг хуваасан тохиолдол би үдсэн байна. Нэг удаа. Тийм, тэгээ дараа нь яг өөр төр чинь нөгөө нэг магаш ч юм уу сойд бод авчих штэ ганц удаа. Харин тэгвэл ариунатор бол адилхан юм ба шүү дээ. Би бол бас хуваах бол it's okay гэж боддог хүн байгаа. What? Yeah. За. Тэд хоёр нэг юм зажиг можиг юм шүү ч. Би бол хизээш явахгүй уучлаарай. Уучлаарай миний сойзод миний сойз. Энэ дэлхийд ганцхан минийх л байх хэвээр юмнуудын нэг нь бол миний сойз. Ганцхан минийх өөр хинэх жишээ. Өөр хинэх чиш миний сойз. Тийм сойзтой айгүй романтик харилцаад байгаа байхгүй миний л сойз. За тийм яаж шүдээ угаадаг хүн бэ? Юу гэсэн юм. Тэгээ өөрийнхөө сайн зорил байгаа шүү дээ. Тантай амар романтик шүдээ угаадаг хүн ба шүү дээ. Сойзтойгоо. I enjoy it. Нүдмүдээ анжирал хөгжим хүчин амар тийм нэг jazz мас хөгжим арын фонд нь дуурж ирэл. Тийм шүү дээ. Би ингээ өглөө болгоо ингээ нуураараа усанд орохтой ингээ хөгжим тавьчихдээ шүү дээ. Орчир нь reels дээр тавил та. Би өглөө шүдээ ингэж угаадаг гэж. Аа бич мэгээд. Сонсогч нараа тэрийг хармаар байл комент үлдээцгээгээрэй. Од хэрхэн шүдээ угаадаг вэ? Яг зөв. За үлээ. Шүдээ угаахыг чи харьяа гэсэн 50 комент авах юм бол одоо reels дээр 50 гэж шүү. Окей. За тэгвэл сонсогчны асуулт руу орох. Сонсогч нарын асуулт. Бадамц. За нэзэд та нар бол миний саналыг бол мэдж байгаа. Хэдүүлээ. Ариун надаа бэлэг гардуулан энэ сизны аваргаар тодруулъя. Бууж өглөө гэж. Би бол бууж өглөө. Гурлаа 2 шийтгэл бэлгэсэн. Их ургуу үзүүлээд хилээ гаргаад 75 бууж өглөө. Бууж өгөө яшиг зүгээр ариунаг буулгаж чадчихгүй юм бэл. Ишиг ус. Ард түмтэй нийлээч барахгүй байна ус. Манай бүх сонсогч нар бид урыг дэмжсэн. Гэхдээ Майкл Жордан бол Майкл Жордан, ариун бол ариун юм байна. Undefeated middle lightweight champion of the world. Aruna. Одоо ингэ миний ингэж байгаа зургийг оруулах юм уу энэ дээр? Гар маа гэж байгаа. Би бол яг ингэ хөлөө уулцсан Conor McGregor-ыг хөвтөж байна. За би ингэж яасан юм чаа. Би нэг юу ачи та. Айдууны цэгэр дөрөг дөө.
Ёо хожиж чадахгүй дээ. Та нар хожиж чадахгүй юм байна гэж тэ. Баавартай тий. Хоцсон үний бэлэг атсан шийтгэл хийж ирээд өөрөө. I am a champion my friend. За сайхан боллоо. Одоо асуултаа сонгоё. За өнөөдөр манай чемпион асуултыг сонгоо. Дандаа тийм уламжлалсаар. Уламжлалт ёсоор бол хэдүүлээ таадаг байгаа. Өнөөдөр чемпионоор сонголъё. За. Тоогоо сонгоё. 29 гинэ. За. Хүн ер нь хайртай хүнээ сонгодог, өөртөө хайртай хүнээ сонгодог. Гэсэн асуулт бай. Алин дээр вэ гэж судалгаа шүү дээ. Тэ алин дээр вэ гэдэг. За өнөөдөр одоор эхлэе. Юу вэ? Чод жоохон бодъё доо. Би амьдралтаа өөртөө хайртай хүнээ сонгосон юм уу? Өөрөө хайртай хүнээ сонгосон юм уу? Хоёулаа гэж хариулж болохгүй шүү. Чи хариулт мэдээ. Чи хариулгаа эхлээд. Үгүй. Би жоохон бодож байна. Би хариултаа мэдгүй. Зөв яаж хариулж болохгүй юм. За алцганых яах вэ? Ингэж бодсон. Эхэндээ ингээл хамгийн анхны relationship чинь би хэддээс 17 тайсан байхгүй юу? Тэгэл тэрнээс хойш бас нэлээд оймсыг илингээ нэлээд relationship боллоо штэ. Тэгээд ингээд бодоод хахаар хэрвээ жоохон ингээд хэцүү зам гэх юм уу? За ямар ч гэсэн ингээд эхэндээ ингээд би ингээд өөрөө хайртай хүн сонгоодсон юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр айгуу юм бол амар complicated болоод уусаа ингээд би хайртай тэгсэн мөртлөө би ингээд хайр ингээд өгöd байгаа штэ. Тэнгүүт яг тийм адилхан хайр ингээд нөгөө хүнээс expect хийгээл тэр чин бас амар дотроо ингээд өөртөө тэрчлээд din санагдаад тий. Яг ингээд угсаа нөгөө хүн чин чамд ингээд өөрөөхөө л хайрлаа шүү дээ тэр хүн чин. Минийхээр хайрлна гэж байхгүй шүү дээ. Тэр чин амар тэнэг ойлголт. Тэгээд сүүлдээ тэгж бодсон ер нь хэрвээ бүр амар easy амьдрахыг гэж бодох юм бол өөртөө хайртай үнэл сонгосон дэрм шиг. Би ойлгосноо. Ер нь бол зөвөр 15 цагаар хүсэрчлээ гэхдээ ойлголоо. Харин тэгтээ тайлбарлаад амар хэцүү мэн. Гэтэ хэрвээ өөрөө хайртай хүн сонгох юм бол амьдрал амар хэцүү байх юм шиг санагдсан. Нөгөө хүн хэцүү бол нөгөө хүн хэцүү одоо биш. Би амар их юм тэрээс хүсэх гээд одоо би чам ингэж их хайрлаж байгаа чинь нэг эргүүлээд ийм их хэмжээгээр хайрлаач гэдэг ч юм уу. Тим юм хүсээд байдаг хэлэхгүй л дээ. Тэгээ дотроо нэг би чамд ингэж яах чинь чи ингэчгүй дээ гэж бодоод байдаг. Одоо нэг expectation ч өрөхгүй байна. Expectation төрөхгүй байгаа байхгүй. Яа тэгж хэлэхээр бас амар юм. Гэтэл ер нь тийм юм болоод байгаа. Тэгээд өөртөө хайртай хүнийг сонгохоор чинь би тэгэл өөрөөр л хайрлаа шүү дээ тэр үнийг. Тийм. Тэгэл тэгсэн чи өөртөө хайртай хүн сонгосон чи тэр үнийг хайрлаж чадахгүй байл яах вэ? Харин тийм. Тэгэхээр чи надад амар easy байгаа шүү дээ. That's fucked up. Үгүй шүү дээ. Амар хэцүү шүү дээ. Чи тэр үнийг чи одоо жишээл ингээл чамд мангар хайртай охинтой таарлаа те. Бүр ингээл чам бүр амар жаргадаг. Гэхдээ чи тэр үнийг хайрладаг бол яах вэ? Би хайрлаг би өөрөөр л хайрлаж би өөрийнхөө хэмжээнд л. Гэхдээ яг ингээд чамд дотор чи ингээд ерөөсөө ингээд хайр байхгүй. Зүгээр л тийм. Уусаа надад юу ч байхгүй бол юу гэж тэгж яах юм. Гэхдээ жоохон ч гэсэн спорт байх шүү. Нөгөө хүн чамайг амар хайрладаг болохоор чамд амар байдаг. Гэхдээ чи өөрөө тэр үнийг хайрладаг байвал яах вэ? Тэгвэл тэр үнэл асуудлаа. Амар муухай хөрсөн. Тоглосон. Амар хэцүү. Гэхдээ бүр огт ингээ би өөрөө хайргүй. Гэхдээ зөвхөн тэр хүн намайг хайрладаг гэх юм. Тийм үү? Уусаа тийм relationship гэж байхгүй ч тийм байх юм. Яг тэгэл хаяа. Би тэгвэл хэрвээ тийм тохиолдол би тэгж хүн амтныг тэгж хуурж чадахгүй юу гэсэн. Тэгэл хайртай юм шиг жүжиглээл ингээл нэг relationship байгаад чадахгүй. Тэгэхээр ямар нэг chemistry байж аж relationship болно. Гэхдээ тэгвэр миний энэ асуултыг ойлгож байгаа нь шүү дээ. Хин аль нэгэнд л илүү хайрлаа гэж ойлгоод байна шүү дээ. Yes. Тийм. Тэгэхээр тэр хүн илүү надад хайртай байхыг л сонгох юм байна. Ойлголоо. Зя. Гэтэ амар хэцүү асуулт өөртөө ганцхан тэ үсгний ялгаатай асуулт байгаа. Хоёр situation өөртөө өөртөө хайртай. Монгол хэл хэцүү хэлээ. За дараагийн хүн өнөөдөр бид нар Заяаг сонголоо. Юу юм бэ наа? Надад ерөөсөө энэ асуулт таалагдахгүй байна. Өөр сонголт байхгүй юу? Би яг яаж ирсэн юм аа? Яг очиг нөгөө эхлээд өөрөө илүү хайртай байсан юм байна. Тэгээд дараа нь ингээд залуу наснда нэг 20 мөр үедээ ч юм уу те 21 мэгтэйдээ ч юм уу өөрөө ингээд хүнд хайртай байж тэгээд ингээд илүү таашаал авдаг ч юм ингээд нэг хайр гэдэг зүйл чи энэ юм байна гэж бодож байгаад
Тэгээд хүнээс ер нь хайр гуйж амьдрна гэж байхгүй мэн гэж ойлгосон байхгүй юу? Аа. Тэгээд ер нь бол энэ аим новшин юм байна гэж бодоод тэгээд ер нь өөрөө өөртөө одоо би бидээ хайртай хүнтэй л үерхий гэж боддог байхгүй юу? Тэгээд дараа нь тэгэж байжсэн чи дараа надаа нэг залуу ингэж хэлсэн. Хайртай хүнийхээ хажууд ганцаардах мэдрэмж ямар байдгийг мэдхгүй гэсэн байхгүй юу? Ингээ тэр залуу надад хайртай. Амар deep. Гэтэ миний хажууд ингээд амар ганцаарддаг гинэ. Ягаад гэвэл би хайр үзүүлэхгүй байсан байхгүй юу? What? Тэгээд хайртай хүнийхээ хажууд ганцаардах мэдрэмж ямар байдгийг заяа чи мэдхгүй би яг одоо ганцаардаж байна гэж хэлсэн байхгүй юу? Тэгэл би амар мохон мэдрэмж авсан. Тэгэж тэр хүнийг тэгж хэлхээс сонсоод хөөх ямар сони юм бэ ингээд энэ хүн надад хайртай тэгсэн мөртлөө ингээд миний хажууд байх хүсэлтэй мөртлөө миний хажууд ганцаардаад байна гэдэг чинь ер нь бол юм нэг юм. Гэхдээ надад л аим муухай санагцсан. Би тэгэл хөөх өстод имээ юм байна. Тэрний онд би баг өөрөө хайрлж явж исэн дээр юм байна гэж баг сүулт бодсон. Тэгээд өөрөө хайрлахаар бас амар би зовчих гээд байгаа байхгүй. Гэхдээ хүн зовооснос өөрөө зовсон дээр юм байна гэж ер нь бол сүулт бодсон. Гэхдээ мэдгүй одоо л нэг хайртай гэхээсээ илүү амар ойлголцдог тийм хүнтэй л хамт байна гэж боддог. Хайрдаг жаа дараа нь би болно. Хооч шиг айгүй амар юмэрсэн. Мэдгүй яварсан. Гэтэ хүн зовооснос өөрөө зовсон хамаагүй дээр юм бэл. Би бол тэгж л. Тэгэхээр өөрөө хайртай хүнтэйгээ яана гэдэг юм уу? Чи тэр үндэ илүү хайртай дээр юм биш. Өөрөө хайртай хүнтэйгээ яана. Яах юм заяа. Яг жан. Бав болно. Яа тэгж боддог болсон доо. За ивэл. За. Яг асуултаа чинь яг яаж үг нь юу вэ? За дүнгийн сайхан өөрөө тийм хариулт өгөхгүй шүү гэжсэн одоо асуултны үг нь. Гэхдээ би яг нэг асуултаа яг ямар байдалтай асуусан. Хүн ер нь өөрөө хайртай хүнээ сонгох уу? Сонгох юм уу? Эсвэл өөртөө хайртай хүнээ сонгох юм? Аль нь дээр? Би өөрөө хайртай хүнийгээ сонгох надад бол дээр гэж би хоёрхан амьдралаас бодож байгаа. За яашгүй. Тийм. Зааш. Гэтэ шалтгаан нь өөр. Яг одоогийн байдлаар бол би бол одоо нөгөө хүн маань намайг хайрлахгүй байна гэсэн одоо асуудал ер нь бол надад байхгүй байгаа. Магадгүй би дөвч юм эсвэл зүгээр азтай тарцсан юм мэдлээ. Гэтэ тийм асуудал гараагүй байгаа. Тэгтээ ер нь бол надад бол муугаар бодох юм бол те тэр хүн надад хайрлахгүй гэсэн асуудлаас илүү би тэр хүндээ хайргүй гэсэн одоо асуудал надад бол өөрт таалагддаггүй тий. Хамт байгаа хүнийгээ би өөрөө хайрлаж чадахгүй байх юм бол бай бол ер нь тэр ирэхэд бол тэгэл концвилма гэж бол би болцсон байна гэж би одоо өөрөө дүгндэг. Тэгэхээр надад бол хамгийн гол нь тэр хүн хамт байгаа хүнийгээ би өөрөө хайрлаж чадчих бол их чухал. Тэгээд нөгөө хүнийх нь асуудал тэгэл нөгөөний асуудал шүү дээ. Тэр хүн тэгээд намайг хайрлахгүй бол тэгэл баяртай хайрлаж чадах юм бол тэгэл хамт бай. Тэр бол надад би бол тэрэнд санаа зовхгүй. Тийм. Тэгэл хайрлаж чадвал тэр л хайрлаж чадахгүй бол тэгэл дараагийн хүн. Тийм. Тэгэхээр бол яг хүнтэй анх уулзж яаж хат бол би эхлээд бол би энэ хүнийг хайрлаж чадж байна л гэдэг асуулт бол номер 1 гэж бодож байна. Тэгээд цаашаа бол дараагийн асуултууд тэгэл ирэх үз. Ариуна байна уу? Байна. Сайн байна Ариуна. Сайн байна уу? Хүүхдүүд минь юу байна да? Тарган бартай сайхан зуншиж байна уу? Өө яг тэгээд энэ жилийн энэ сезоны аврагтайгаа уулзгаал догдлоод энэ жоохон аврагаас асуулт асуух гэсэн. Хүмүүс айлтай. Бид гурав ингээд бибинээс асуугаад хариултыг мэдэхгүй байгаа тэгээд та одоо wisdom-аас хавалцаач. Найз чинь бол ингэж боддتي. Би аль алийг үдсэн юм байна. Одоо ботсон чаа. За. Өөрөө хайртай үнэт сонгож үдсэн юм байна. Надад дуртай хүн, надад одоо амар хайртай тийм үнийг ч сонгож үдсэн юм байна. Тэгээд эцсийн үр дүнд нь бол одоо ганцаараа байгаа. Тэгээд өнөөдрийн өндөрлөг дээрээс харахад бол намайг жоохон байхад манай эмээ тэгээд идэгсэн байхгүй юу? Миний охин тийм эмэгтэй хүн чинь өөртөө хайртай үнийг сонгох хэрэгтэй гэдэм аа. Тэгжиж эмхтэн хүн жаргалтай амьддаг байхгүй юу. Тэгээ яах вэ? Яванда тасаж дурлаа шүү дээ, тий. Ингээд тэр хайранд нь жаргаж нөхөртөө эрхэлж амьдрна гэдэг чинь амар гоё зүйл гэж имээ надад хэлжсэн байхгүй юу. Тэгээ одоо ч яг тэр талмаалаар нэг юм ярьтгүүлтэй зүгээр өөрийнхөө сонголтыг хийгээд явах болно гэж хэлдэг. Тэгээ яг би тухайн үед тэрийг ойлгох гэсэн байхгүй юу. Яг ингэж миний одоо ойлгож байгаа шиг
би ойлгох нас нь одоо л угаасаа л ирсэн байж л тээ гэж бодож сууж байна. Тухайн үед болохоор зэрэг юм сони юм байна. Тэгээ би өөрөө хайргүй бол яах юм аах юм гэж мэл бас бодно шүү дээ. Тэ ингээд хүн намайг хайрлаад тахад би өөрөө тэр үнд чинь дуртай биш бол яах юм аах юм гэдэг чинь. Тэгээ одоо бодсон чинь болохоор зэрэг угаасаа намайг хайрлаж байгаа хүнийг бол би одоо тэгээ цагийн ирэхээр нөгөө нэг яг тэр хайранд тасаад гэх юм уу? Эсвэл тэр надаа тийм одоо би яг тэр хайранд нялхраад те бас яг тэр хүнийг бас эргээд өөрийнхөө хайрлаж чадхал юм шиг санагдчихээн л да. Хэрэв үнэхээр надад одоо үнж байгаад ч юм уу би тэр хүнд одоо тэр хүн надад ингээд амьдралаа зориулах бэлэн болоод ч юм уу. Тэгээ би одоо 2-3 жилийн өмнө бол шал өөр байр суурьтай гэдэг байсан. Надад хүн ингээд бүх юмаа зориулаад хайраа асгах чахт нь би ингээд нэг юм тоодгүй ч юм уу те. Үгүй гэж боддог байсан чинь хэсэг хугацаанд ганцаараа байж үзээд ингээд жилийн турш ямар ч харилцаа барилцаагүй байж магаад ч юм уу ингээд яг юм өөртөө бясалгах хугацаа гарсан юм байна л да одоо эргээ бодох нэ. Тэгээ тэрний үр дүнд магадгүй эмээгийн хэлсэн үнэн байна л гэж би одоо бодоо сууж байна. Хүн намайг яг тэр үнэхээр сайхан хайрлах юм бол би тэр хайрыг яг хайр эргүүлж өгч чадах байхаа. Гэтэ нэг юм нь одоо юу гэдэг хитрхи их хайраар бас одоо би чамайг хайрлаад штэ гэдэг өөдөөс юу гэдэг хайр нь хитрхи их болоод хардталт болоод ч юм уу те бүх юмнаас ингээл барьж гал намайг ингээд нөгөө зөвхөн өөрийнхөө байлгах гал ингээд би чиний хайрлаж байгаа нь ингээд ингээд буруу хайрлаад байвал бас сонирн байж магадгүй. Уучлаарай баярлалаа чадахгүй. Бэж уучлаарай яг миний эсрэг юм ярьж байгаа хэрнэ. Би ингээ хайрлаж нөгөөнөөс нь ингээд гэж яг удлаад тоосон. Sorry. Go ahead. Юу бодож чинь да найз чинь тэгээд эмэгтэй хүний үнцэг эрэгтэй хүний үнцэг магадгүй өөрөөж магадгүй л нөгөө би өгж чинь чи өгөхстой гэдэг биш. Би өгж байгаа тийм тэгээ тэр л одоо хангалттай. Гэтэ ингэх юм байна. Ер нь ингээд бид нар ингээ хариултууд ингээ сонсоод ирсэн чинь за би бол нэгт амар хувьячсан юм байна. Хоёрт хайр даана гэдэг асуудал гарч ир чинь тэ хайр даана гэдэг ойлголтыг л ярих юм байна л та тий. Одоо хайр даа хүний хайрыг даана гэдгийг одоо хүн юу гэж ойлгодیں۔ Тэ хэр одоо чухалцаж авч үзтیں۔ Одоо хэр хариуцлага штэ тэр хүний хайр даана гэдэг штэ. Тэгэхээр одоо ингээ заяа ингээ ивэл хоёр янгот тэг хүний одоо хайр дааж амьдрснаас гэж байгаа байхгүй. Одоо чинь тэр чинь амар том хариуцлага болохоор хүн өвтөж жохоор өөрөө өвдсөн дээр гэдэг чинь яг хүний хайрыг даажснаас өөрийнхөө хайрыг ингээд яажсан намайг дээр юм байна гэж байгаа байхгүй. За. Тэгэхээр хайр даана гэдэг чинь амар том асуудал байгаа сте. Yeah. Дааж давшгүй хайраар өгөөдөө бас нэг бодлоо хэцүү юм биш үү? Тийм хайртай байж болно те. Гэхдээ ингээд бүр хитрхи их одоо гадарч гიშгүүлдэггүй. Дандаа онгоцоор авч яддаг. Тийм тэгэхээр гадарч гიშгүүлдэггүй гიშгэх эрх нь өөрт нь байдгүй ч юм уу тэгж хайрладаг бол бас хэцүү үст. харин яг зөв нэг асуудал надад тулгарч болох гэж бодож байгаа болохоор нэг асуугаагүй юм өгөөд тэгснэ хүсээгүй юм өгөөд тэгээд өгч чадахгүй юм нэг асуудал гарч болох юм шиг санагдаж байна. Тэ. Тэгэхээр одоо жишээлбэл нөгөө хүн маань одоо би бол team relationship-тэй байж үжижсэн. Нөгөө хүн маань бол надад ингээд юу тийм их сайн байсан. Гэхдээ яг би бол одоо team надад бол team сайн байх бол шаардлага байгаагүй. Гэхдээ зөндөө их сайн байгаад гэхдээ бас хариуд нь болохоор амар их нэхэдсэн байхгүй юу? Тэгмэд би болохоор секс лимэр багт чинь харилцаанд нэхэдсэн. Нарийн деталь өдөр тутмын амьдрал юм байсан юм аа. Тэр талаас тийм асуудал гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол бас одоо энэтэй холбоотой юм болтой нэг нь болохоор одоо хүнийг хайрлуулмаар байгаагаар нь хайрлаж чадах. Тэгээд бас өөрөө хайрламар байгаараа хайрлуулж чадах гэсэн одоо тийм байдаг шүү дээ. Одоо тэр энэ жоохон комплекс яриа болоо юмччихэл яг хүнийг хайрлахтай хайрлах гэдэг бол чухал асуудал. Гэхдээ бас яг нэг одоо хүний хэл яриатай адилхан үйл ойлголцоо гардаг те яг хүсэж байгаагаараа хайрлуулах одоо хүнийг хүссээ өөрийнх нь яг хайрлуулмаар байгаагаар нь хайрлуулж чадах. Одоо чадахгүй бол ер нь ямар relationship байхыг бас их том одоо нөлөө оруулах байх тал гэж бодож штэ. Тэгэхээр одоо миний хүсээгүйгээр намайг хайрлаад тий. Тэгээд миний хайрыг даахгүй байна гэдгийгт одоо юу гэсэн үг вэ? Тий. Би намайг ингэж битээ хайрлаач гэд одоо би намайг ингээ надад ингээд хүсээгүй баах юм өгж өгчээсэн аа. Одоо чи надад энийг өг.
Чи миний хайрыг даахгүй одоо WhatsApp гэсэн тийм одоо проблем гарах нөхцөл байдал гараад ирж байгаа юм шиг надад бол санагдаж байгаа байхгүй магадгүй. Тийм байна. За эдитээр тавчлаа тэгээд гойлооч нэстэ за баярлаа. Гэтэ ер нь хайрлах гэж үйл үгүй чинь үйлдэл нэг тийм ойлгомжгүй байгаас та одоо хайртай гэж хэлээд тахын хайрлаж байгаа юм уу? Эсвэл одоо юу гэдэг халамжлах нь хайрлах юм уу? Тэгээ одоо миний ойлгож байгаагаар бол би нэг халамжлахыг л хайрлах гэж ойлгоод тах шиг байгаа. Би бас тэгж ойлгож байна. Тэгээд ингээд нөгөө одоо жишээл юу гэдэг би яг тэр хүний хувьд би одоо яг миний арт тал гэж мэдрэхээр те ингээд ямар нэг юм боллоо гэд би яг тэр хүний ард минь тэр хүн байгаа шүү дээ гэж бодох тийм нүмер нөөлөг гэдгийг бас хамруулж ойлгох хэрэгтэй болов. Миний одоогийн үзэг бол яг халамжлах нүмер нөөлөг гэсэн хоёр үгэн дээр хайр гэж юм тогтсож байгаа юм шиг санагдаж байна. За. Хүний хайр даах талтай. Түрүүн хайр даах гэж ярьсан шүү дээ. Тэр нэг юм ахиад амар нөгөө сая ярина шиг ялаг үг ашиглаж байна. Даах гэхээр нэг юм хариуцлага даах, итгэл даах гэдэг нэг юм юу байд юм шиг байна. Заавал надаас нэг юм хэд байгаа юм шиг тийм юм байгуу дургүй юм шиг байна. Ингээд хариуцлага одоо хайр даахгүй байж тээ ч юм уу эсвэл хайр даах гэдэг үг нь өөрөө ингээ анханасаа аягүй тийм негатив болцсон болохоор хайр даахгүй болохоор ч би ингэж юм уу. Тэгээд надаас нэг юм бид хэрэг өгч чадахгүй хүн ингээд юм хүлээгээд нэг юм юугүй хайрлал зүгээр юм шиг. Одоо намтаас юу ч хүлээхгүйгээр тий шалтгаангүйгээр зүгээр л ингээл тий нэг тийм хайр өгдөө штэ ингээл одоо сая бас хайрлах гэлээ л штэ тэнгүүд нэг юм зүгээр л тэр хүний хажууд байж байгаа нь ингээд нэг юм одоо дулаахан тий нэг юм хайрлж ингээл учир зүггүй өнсөрч үлгээл долоогоод авах биш эсвэл хайрлж ингээл амар халамж тавиал одоо юу гэдэг бүр ингээ хэтрүүлж эхлээрээ бүр ингээ амар хэтрээд зүгээр нэг тийм мэдрэмж байд юм а. Энэ хүний хажууд байхаар би нэг юм аж аргалтай ч юм уу нэг тийм дулаахан мэдрэмж авдаг гэдэг юм уу. Би бол тэрийг л тэгээ хайр гэж бодоод хайр даах гэдгээс цухтаадаг хүн баг. Зүгээр л намайг шалтгаангүй хайрлал болоо. Ямар нэг юм нэхгүйгээр окей. Хэрвээ чи миний хайрыг хүлээж авлаа байхгүй яг ээж хайр шиг. Тэгвэл ингэж асууж заа. За ингээ хүний хайрыг бол тэг ингэж юм биш бид нар бол ингэж шийдчих юм байна. Тэнгүү чи өөрөө хайртай. Чи өөрөө амар хайр өгдөг нүүндээ тий. Тэнгүүтээ тэр хүн чиний хайрыг даах албатай юу? Аргагүй шүү дээ. Яг тэр чинь тэр үний амьдрал юм чинь. Үгүй чи амар хайрлаад байгаа мөртлөө юу ч өдөөс нь өсөхгүй гэж зүгээр л чиний сонголт шүү дээ. Тийм л гэхдээ зүгээр чиний сонголтоо чи сонголтоор өгчөж байгаа. Гэхдээ би миний сонголт юм чинь ингээ тэр хүнээс ерөөсөө юу ч өсөхгүй гэж юу. Сонголтыг хүндгэж байна гэдэг чинь бас хайрлаж байгааг нь хэлбэр юм шүү. Ядаж заяа шиг ингээ яд заяа шиг ингээ түрүүн тэгсэн штэ зүгээр ингээ хажууд нь байхад л гоё ингээ хайрлаад болоо нэг ядаж хажууд нь байгаа чи хүсэхгүй юм уу? Хүсэх тэгээд нөгөө хүн надад тэрийг өгөх шаардлага хоёр өөр юм штэ. Би бол хүснэ. Гэтэ тэр хүн надад юмны ямар ч юмны өртөө биш. Тийм өгөхгүй бол тэгээд яах вэ? Тэгэл бид дараачих хүн болно штэ. Чи хайртай ч гэдэг хайртай хүн чинь тийм аврах юм биш үү? Нэг айгу аврах зүгээр дараачих хүнийг бол дараагийн хүнийг хайрлчихна. Тэгэж боддог нас. Гэхдээ тэр чинь тэгэл угаасаа яг надад тийм амархан байна. Чөөр амар easy хэлсэн. Тэгэл дараагийн хүнд өгч штэ. Гэхдээ тэгээд яах юм тэгээд намайг одоо хайрлахгүй байгаа хүнтэй би тэгэл 3-4 болоод ингээл зурлалтай байгаад байх. Гөө би чамаг ингээд яг гэж зүгээр өмнөөс нь юм нэхгүй л гэж байхгүй. Би яг тэгэл хүсэж байгаагаа илэрхийлэн гэхдээ би яг нэхнэ гэдэг үгийг би нэг хэрэглэхгүй л байна та. Тийм. Тэгээ би ингэжээ шүү, ингүүл гоё шүү те. Ийм байна. Чи тэрийг надад өгч чадахгүй бол хэлээрээ. Тэгээд чивтер таарахгүй ч байж магадгүй те. Тэгэл хоёул амьдралаа өргөжүүлээд хоёр өөр чиг рүү явъя гэсэн тиймэрхүүл яриа өрнөх бах та. За яа. Чиний хайрыг даах албатай муу юм. Би амар тэрүүлэн чанаас даах. Би дараагийнхаа олчихно бас ивэ шиг. Үгүй нөгөө юу яах вэ? Эхлээд ямар ч хайр нэхгүйгээр одоо хариу нэхгүйгээр хайрлна. Тэгээ хайр чинь дуусна шүү дээ. Хэрвээ тэр хүн надад ямар нэгэн үйлдэл үзүүлэхгүй ч юм уу. Эсвэл миний хайрыг ингээ хүлээж авахгүй ч юм уу. Тэгээд байхад би чинь бас зүрхтэй хүн болохоор эсвэл тархиараа бодоо тий. Ингээд би эндээс буцааж авахгүй байна. Буцааж авахгүй байх тусам хайр маань ингээл багасаар агаад нэг хэсэг цаг хугацааны дараа хайргүй болчих байх гэж бодож байна. Тийм болохоор тэр үеийнхэн дараагийнхаа олно. Эвэ шиг. Тэгээд тэр үедээ ахиад хайр хүнд өгнө. Айгу дураараа бирсэн. Мэдгүй тэгж л боддیں۔ Гэтэ мэдгүй.
Ер нь бол хайр дуустдаг, хайрыг дүүргэж олдог малдаг гэдэгт ер нь бол амар итгэдэг болох. Үүдмээ биеэрээ мэдэрсэн болохоор бас. Дуустдаг дүүргэж олдог. Наач сонирхолтой statement шүү. Од юу гэж өөрөө. Би бол угсаа тэгэл би хайр өгж байгаа болохоор бас баг зэрэг тэр даагасаа л гэж бодно гэсэн. Угсаа түр хэлсэн штэ би ингээд өгөөд ирүүлээд юм өгөхгүй болохоор амар зовоод идэх байхгүй. Тэнгүүд тэгснээс баг хүн надаа өгөөд би ирүүлээ жоохон тэг хүнийг бодоод бас жоох юм өгчээсэн. Тэгээ тэр нь баг амар easy амьдрал байгаа байхгүй. Амархан амьдрал байгаа байхгүй. Тэгэхээр хүний хайрыг бол даах хэрэгтэй. Хүн за бүр хайр дурлал ярих болъё. Хүнийг хүндлэх юм бол тэ одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар чам хүндлэх юм бол ирүүлэл бас хүндэтгтэл харьцдаг үстэй бид өдөр тутамдаа. Тэгэхээр огт би ингээл би чамд хайртай гэдэг чинь өөдөөс. Гэтэ relationship байгаа хүмүүс ирээд байгаа шүү дээ. Бид нар тийм үстэй энэ тохиолдолч аа. Бид хоёр ингээл relationship байж жоохон ч хариу байхгүй гэх юм бол надад амар тэгэл ч жиг гомдно үстэй. Арайчтэй. Чи тэгтээ нэхгүй. Зүгээр ингээ годомжинд авч ирсэн хүн гинт дурлаа гинт хайртай болол би чамд хайртай чи наваа эргээ хайрлах юм бол чинь бол тэнэг шүү дээ. Үгүй. Зүгээр хоёр relationship байгаа хоёр хүний талаар ярих юм бол Одоо цаашлаад харилцааг үнцгийх гэдэг шүү дээ. Одоо гэр бүл болох тий хэмжээд очих гээд яриад байгаа. Тэгвэл одоо SO-гоос юу яах вэ? Одоо нэхэх үү? Яг чиний хүснээр одоо ингээд даахгүй байлаа гэж бодоход. Нэхин би. Тийм нэг л атуцаа тий. Нэхин өг амар хард надраа харж нэхин. Тийм шүү дээ. Амар хилчлээ очлаа. Яг тэгэхээр баг их хэмжээгээр нэхгүй л тий. Баг хэмжээгээр ямар бүр хийнэ зүгээр. Сар сарын пеймент аа. Би ч өнөөдөр зөндөө хайрлалаа шүү. Дараагийн 3 сар чинь жоохон ингээд жоохон ингээд дуусгаад надад хайрлаж. Тийм хүмүүс бас амар яшигтай байдаг шүү. Нэг юм өгчөөд амар юмаа нэхэд идэг. Чааг яшигтай дуудчихлаа шүү. За. Чи за юу гэж хариулах вэ? Тэгээд ивэл одоо заяа битээр голд одоо юу хаяад юм ясаа яад юм. Дуудчихлаа ч яа. Би атаархад байна л да энээр гэрлэх гээд байгаа болохоор. Гүг ханти мэдээж ингээл нэхэлэвэл ашигтай л хэл та. Гэтэ зүгээр би нэхэхээсээ илүү зүгээр гомдох. Чи наа хайрлаж хийж яахгүй зүгээр дотроо гомдол явах. Тийм. Дотроо гомдоод явах аа. Тийм. Тэгээ тэрийг хэлэхгүй нөгөөнд. Нөө. Гөх мэдгүй аа. Мэдгүй би одоо яг тийм ситүэйшнд орж үзэг болохоор бас мэдээ. Ер нь бол гомдох сэтгэл төрхийг бол мэдж байгаа юм ба штэ. Гэхдээ хүн ингээд юм өгөө тэрийг буцааж яахгүй болохоор л гомддог штэ угсаа. Гомдолч угсаа тэр л штэ тийм. Би нэг юмнээс expect хийсэн байдаг. Тэр юм ирэхгүй болохоор л гомдол гэдэг юм чи гарч ирж байгаа. Тийм муухай мэдрэмж. Тийм. Гой мэдрэмж. Юм ахгүй харж байгаа одоо хайрлаа. Үнэн шүү. Ариуна. Тийм. Ариуна яах юм? Дээлэд шүү аврагааны Ариуна. Яа та хүмүүс нам үзээд хөтөө те. Юм болгоны урд нэг oh my dear Ариуна. Undefeated Ариуна штэ. Яг нөгөө нэг амар ухаангүйгээр хайртай болж болох. Тэр зөвхөн тэр хүнгүүгээр тэр хүн л байхгүй бол амьд чадахгүй байх тийм мэдрэмж ахаа би мэдэхгүй санагддаг. Ягаад ч юм мэдгүй харамсалтай байж магадгүй. Гэтэ би одоо яг тархиар бодоод дуулчихад байгаа юм шиг байна. Харилцаа эхлэх гээл ингээд өнгөт тархи төрүүлж ажиллаа л те зөвхнөөс төрүүлж тархи ажиллаа. За би хамтран байвал яах вүлээ? Ер нь амьдрал яах вүлээ? Энэ хүнтэй байвал би ганцаараа байснаас илүү айтайхан байж чадах уу гэдэг ч юм уу те. Тэний юм бод тийм бодлоод төрүүлж орж ирээд болцсон байл л те. Тэгэнгүүт тийм амар нөгөө нэг зөвхөн тэр хүн л надад байхгүй бол гэсэн нөхцөл аваа хийчингууд чинь баг амар болчихж байгаа юм шиг. Нэг бодлын заяа. Нөгөө бодлын амар тэнэг одоо хиний би амар үнэсгэлээсээ бүр бүх юмараа ингэж бас хайрлж чадахгүй гингүүт амар харамсалтай санагдаад байгаа. Тэгэл яг одоо харьцуулах юм шиг байгаа хувийн амьдралаа. Одоо миний байгаа байдлаас илүү тэр хүнтэй хамт байснаар би илүү байж чадах нөхцөлд хамт амьдран те. Үгүй бол нэг амар заавал нэг нөхөртөө болох гээд байх шаардлага ер нь бас нэг алгалтай гэж бодож байгаа. Гэтэ энэ бол одоо 29 насны өндөрлөг дээрээс харж байгаа байдал. Тэдэн жилийн дараа би бас өөр юм яриад явж байгааг ч бас үгүйсэхгүй. Тийм л энэ одоо юм байдлаа. Амар өвтлээ хайртай мартай болохгүй юм шиг байлээ. Тэгэхээр чи тэгэл нэг амар би нэг даа гэхээр тийм бол хайр өгөхгүй ч өөр огт. Гол нь асуулт чи ингэдэж байна шүү дээ. Чиний хайрыг одоо ингэ чи ингэ нэг хүн хайртай болоод
Тэгээ тэр хайр чинь нөгөө хүн чинь даах одоо шаардлага. Үгүй заавал тийм албатай юу гэдэг үг юм хэцүү те. Гэтэ албатай юу? Гэтэ тэр чинь юу аха? Одоо нөгөө бид нэр хайрыг яг юу гэж бодоод байж магадгүй бах нөгөө ингээ ухаангүй болоо амар дурлал тийг дурлалтай бас жоохон андуурч иж бас магадгүй бах нөгөө нэг амар нэг 20 гараал нэг үед амар дурлж моралдаг байсан штэ. Нэг ингээл тэрийг л яг хайр гэж бодоод одоо ингээ нас яваад ирэхээр хайр жоохон ондоо юм шиг байна. Эсвэл одоо тэр хүнийг зүгээр л тэр хүнийг ингээд нэг юм эрүүл байгаад нь баярлдаг ч юм уу тий. Тэр хүнийг зүгээр ингээд чиний хажууд байгаад нь баярлдаг ч юм уу. Тэр нь ингээ хайр байдаг юм болов гэж би бол бодсон. Нөгөө яг тэр хуучных шиг тэгэж амар хайрлж одоо дурлж чадахгүй угаасаа тэр нэг л удаа байсан баг. Тэгж амар дурлаж хайрлсан. Тэр нэг тийм болохоор нэг юм хайр гэдэг зүйл нь ондоо болохлээрээ ариунаа бол тэгж хайрлж чадах хаа найзаа битгий тэгж бодлоо. зүг өгшөлтгүй шүү дээ. Мэдээж тэ сэтгэл хөдлөл одоо мэдрэгдэх юм бол айтайхан тий одоо нөгөө сэтгэл хөдлөлийн интервалийн одоо нөгөө нэг шулуунаас холдоод ингээд бас нэг жоохон савлгаатай мавлгаатай амьдрал сонирхолтой л гэж магадгүй. Одоо бол тэр шугам нэрөөсөө ингээд баг тэгшрэх гээд шүү дээ. Магадгүй тий. Гөө ийм шүү. Одоо чинь тэр нөгөө гөө. Одоо бид нар ингээд хонго дурлал гэдэг чинь дурлал гэдэг чинь тийм өөөсө бидний мэдэрдэг тийм нэг rush feeling л шүү дээ. Яг л тэр бол хайр биш. Тэр л байхгүй болсон болохоос биш. Бидний одоо зүрх сэтгэл бол хайрлах тийм юу байгаа одоо нөгөө чадвар бол байгаа шүү дээ. Тийм орон зай бол байгаа. Зүгээр л тийм rush feeling-ийг нөгөө энэ худлаа, энэ үнэн гэдгийг ялгаа сурцсан байгаа байхгүй юу? Урд нь ингээд шууд ингээд react хийчдэг гэсэн бол одоо жоох ингээд rush feeling ингээд дотор төрөөлөр ингээд заа гэл хайчдаг. Тэг нөө ярь нэлээд тааш өмнө нь ингээд толгоо ингээд бодоод энэ худлаа feeling шүү гэж хэлээд тэгээд дарчаад байгаа байхгүй юу? Би тийм үедээ очимоор байна. Тийм үе хизэж ирэхгүй шүү. Ирж болоо. Буцаа 20 өрөхгүй л юм болоо. Би бол тийм ч тийм үе ахиж хизэж ирэхгүй. Би яг нэг арай өөр нэг юм толгонд орж ирлээ. Санаж байгаа дэр ярьчих идэх үү? Би амархан мартдаг болохоор. Амархан мартдаг болохоор одоо ярихгүй болохгүй байна. Харин ч байсан болоосаа. Яг бид түрүү ярьж байгаас миний одоо дөнгөж сая сонсоод нэг санагдсан юм юу гэхээр дөрүлээ бол яг хайр гэдэг үгний утга бол бид дөрүлэнд нь баг зэрэгээр өөр байна. Тэгээ хэдүүлээ бол ингээд өнөөдөр хүнийг хайрлахтай хайрлуулахын тэр тухай сая сүүлчийн асуултанд бол нэлээд ярьлаа. Гэвч миний бодож байгаа юм юу гэхээр бас тэр хайрлуулах гэдэг тэр хайр гэдэг өөрөө ямар хүн болгонд өөр утгатай байдаг юм байна. Тэгэхээр нэг хүн нөгөөдхөө нэг аргаар хайрлаж хахад нөгөө хүнд нь тэр хайр гэж бас тусдаггүй нөхцөл байдал байж магадгүй. Тийм учраас миний бодлоор бол ямар ч relationship байсан миний л дэ хувийн бодол шүү. Ер нь партнёртойгоо тий яг таны хувьд хайр юу гэсэн үг вэ? Хайрлуулах юу гэсэн үг вэ? Яаж хайрлуулмаар байгаа? Тэр үнийгээ бас яаж хайрладаг вэ гэдгийг харьцаж илэрхийлж ярих нь бол зөв байх гэж би бодож байна. Би бол яг нэгэн serious relationship маань бол тийм асуудалтай байсан юу гэхээр тэр хүн маань намайг хайрладаг. Тэгтээ тэр үний хайрлаж байгаа хайрыг бол би одоо юу гэдгийг 100% хайр гэж одоо бас боддоггүй, анзаардаггүй байсан. Тэгээ миний хайрлаж байгаа хайрыг болохоор тэр хүн бас өөр анзаардаггүй. Тэгээд хоорондоо битэр нэг удаа нэг том хэрэлдсэн чинь яг яриа нь бол зүгээр л чи намайг хайрлахгүй гэсэн байдал дээр буусан байхгүй юу? Тэгэнгүүт нөгөө хоёр нь болохоор яг хариулахтаа бол яг л хоёул адилхан юм харилж юу гэхээр би чамайг байдгаараа хайрлаад байгаа юм биш үү? Чи яг надаас юу хүсэж байгаа юм бэ гэсэн тийм гараад ирж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт яг хоёр өөр хэлээр л хоорондоо яриад ирсэн шиг тийм одоо нөхцөл байдал батсан. Тийм болохоор бас тэрийгэ санаараа хэдүүлээ бол яг хайр даадаг те нэгийг хайрлах нөгөө хүнийг хайрлах тэгээд хайрын тухайд юм юу гэсэн үг гэдэг юм ярьж байгаа дээрээ бас тэрийгэ нэмж сануулж хэлмээр байна. Ер нь бол энийг бол relationship төр хүмүүс ерөөсөө ярьдаггүй юм байлээ партнертайгаа. Тэгээ чиний хувьд хайр гэдэг чинь юу гэсэн үг юм? Чи яаж хайрладгийг, яаж хайрлуулах дуртай байдаг юм бэ? Тэрийг чинь би одоо чамд хангаж чадах уу? Тэ чи намайг хүснээр минь хайрлаж чадах уу гэсэн тиймэрхүү асуултууд ер нь бол хоорондоо харьцах нь бол зөв байхаа гэж би дүгнэлтэн өнөөдөр хүрлээ таагуурын ачаар баярлаа. За тэгвэл наад дээр чинь би дахиад наад дээр чинь тийм дахиад нэг асуулт асуучих зэ таагуураас. Тэгээд энэ сегментийг дуусгая. Бид ингээ хайрлна гэж байгаа шүү дээ. Түрүү хин хэлсэн шүү дээ. Ариун хэлсэн шүү дээ. Хайрлах гэдэг одоо нүүл үгний яг ингээд юу нь хэцүү те. Юу гэлээ ярина. Тийм бодит юм биш яг бид нар хайрлах л гэж яриад байгаа болохоос тэгээ яг яаж хайрлахыг бид нар мэдв. За бид нар амар хайрлаад хамгийн ихээр яаж хайрлах хүнийг
Одоо үйлдэлээр. Амин насаа өгөх. Тэр хүнд эрх чөлөөг нь олгох байж магадгүй юм. Одоо өөрөөр байх эрх чөлөөг нь олгоод тэрийг дэмжих процесс бас хайрын нэг илэрч шүү дээ. Нөгөө нэг халамж нүмер нөөлөг гэдэг дээр нэмээд яг өөрт нь эрх чөлөөг нь олгох гэдэг үг нэмж оруулмаар байна. Тодорхойл дөрүүлээ нэг юм юу ах гэдэг шүү дээ. Хайр гэж зүйлээ тодорхойлтыг бас өөртөөхөөр озыгаар гаргах гэдэг шүү дээ. Тэгээ миний асуулт болохоор чи хамгийн их хайрлж байгаа хайраа яг ямар байдлаар илэрхийлэх вэ? Тэгвэл хайр эрх чөлөө олгох. Хэрэгчлээ би чамд ийм хэрэгчлээ олгож байна. Гараа шууд гэлөө. Яг партнердоо бол өгж байгаа хайр шүү дээ. Нөгөө хүндээ үстэй тий. За яг тэр тийм юм төрөг болохоор сайн мэдэхгүй байна. Тэгэхээр чи яаж хайрлахыг мэдэхгүй гэсэн үг. Тэгэл яг тухайн нөхцөл байдалд яг тэгж их хайрлахаар надад дурлж хайр хүрсэн үедээ л тэгэл тэрийг яаж хайрладаг мэдэж байгаа шүү дээ. Гэхдээ би чам хамгийн одоо хайрлаж байгаа хамгийн том илэрхийлэл чиний хувьд юу гэсэн. Одоогийн байдлаар одоо хүн хайрлж үзээгүй гэж юм эсвэл хайрлж үзсэн гэхдээ. Окей, за хайрлж үзсэн тийм үү. Гэхдээ тэр хайрлж исэн хүнээ хамгийн томороо яаж хайрлж исэн бэ? Одоо том гэдэг үг чинь одоо юу ч юмтай байсан. Хамгийн ихтэй. Хамгийн ихээр илэрхийлэлтэй. Хараа ихээр илэрхийлэлтэй яаж хайрлсан бэ? Хоолны тавгийн хамгийн том махаа өгчээсэн. Окей. За. Тэр бол ямар гүргий. Гэтэл наа чи бас гүргий юм. Би тийм хайр авмаар байна тэгэж. Заяа одоохон яагаад энийг ярих гэж юм. За. Миний хувьд бол би амар ихтгэлцэл өгчээсэн. Одоо өнгөрсөн цаг дээр ярих юм бол амар итгэжсэн. Тэр өнгөрөө би түүхэнд хайртай гэдгээ илүү одоо харуулж исэн гэдгээс илүү нөгөө мэдрүүлж исэн юм болов. Тэрнээр нэмэл хэд нөгөө түрүүний хайрын тодорхойлол дээр 3 үг байгаа шүү дээ. Тэрэн дээр хүндлэл гэдэг үг нэмээр байна. Яг юм хайрлж байна гэдэг чинь бол хүндлэл байх ёстой. Чиний нөгөө талын хүн ямар байхад одоо юу хийх, ямар хүсэл сонирхолтой тэрийг бас хүндлэх ёстой. Ер нь нэг юм хүндлэл байхгүй бол хайр байхгүй гэж боддتي. Тэмээгүй. Миний өгчсэн бол хамгийн том нь итгэлцэл. Одоо итгэлцэл. Зүгээр л сохор итгэсэн гэдэг тэр хүн. Окей. За тэгвэл тэгээд бид Озагийн хийсэн тодорхойлт нэг юм байна. Хайр бол хайрлах. Тодорхойлтоо хийгээгүй шүү дээ. Гэхдээ тэгэл хүмүүс одоо ингээ бидний юу сонсоод ойлгосон мэлэгт тийм үү? Бид ч одоо баг цаг гар ярьлаа шүү дээ нэг. За би тэлээ. Махал өгдөг хүн юм байна да би. Тэр чи амар том юу шүү дээ. Амар том gesture. Хайртай хүндээ гоё том махаа өгнө гэдэг чи. Хайртай хүндээ өөрөөсөө илүү тий. Гэтэ хиний тавгны хоол хиний тавгны маханы ихэн гэж хардаг бас л зөв юм тий. Ой за яг би томын чамд өгöd байгаа шүү гэдэг л бас л юм угаас тий. Яг тэр хоол. Anyways за асуултад сонсогчдын асуулт орё. Яг тэр хоолоор ярих юм бол thôi. Яг миний хамгийн том үзүүлсэн хайр бол ер нь нөгөө хүнийхээ үлдээсэн хоолыг идэх байгаа шүү. Өөе дандаа идчихэж шүү. Хүн болгоно хайртай гэсэн үг. Заяамынхаа би бас идэх шүү. Чи ямар хайртай юм бэ? Ариун нэг хайр. Та нар бүр байгальд хайртай юм шүү. Би бол нэг удаа тэгсэн буфе ороод экстра битэр 6 тавг аваад би өөрөө 3-ыг иддэг байхгүй юу? 3 тавг би идчихэж байгаа. Боддоо 3 тавг идснээр ямар байх вэ те? Тэгсэн манай хүн ганц тавг идэд 2-ыг үлддэг байхгүй юу? Тэгснээр манай хүн надад хэлж байгаа хөөе. Үлдэгдэл байхлаар торгодсон байл ш тэгээд. Тэгээд би хүнийхээ нөгөө 2 тавыг тийм хүнийхээ 2 тавыг өдөрөнд хараад би хэлсэн те. Чиний төлөө 2 тавг идсэн байгаа. Чи мөнгөөр торгуулахгүй тулд идсэн биш наа. Өөрөөгөө хайртай хайр биш наа чи. Нөгөө хүмүүс манайд ингээд тэр мөнгөөр торгуулна гэдэгтээ өнгөд хямраад байсан байхгүй юу? Тэгээд би хамт байгаа. Тэр наа чи бол нэмэлтээр сая өдөрлөө. 5 долларын торгол авахгүй төлөө 5 тавг идлээ. Үгүй баха. Үгүй баха. Би өөрөө тий хамт үйлчээсэн хүнийг хямруулахгүй тулд би тийм их тавг хоол идэж байгаа байхгүй юу? Тэр бол хайр биш юм бол би юу хайр гэдгийг мэдэхгүй. Яал худлаа. За ингээд найзуудаа сонсогчийнхаа асуулт руугаа хайран аваад явцгаая. Голон марцгаая. Озагийн хайраар 4 асуултууд. Нэгээс хэдэлээ? Энэ доошоо доож 19. Нэгээс 19. 6. Найзуудын хамгийн муухай занг яаж хүлээж авах вэ? Атаархах, доромжилсон маягтай зан гаргах. Чи энийг барыг хийж чадахгүй байх гэсэн нэг тиймэрхүү сэтгэл төрүүлэх гэх юм уу? Одоо найзууд чинь чамд атаархаал, чамд доромжлол,
Тэгэл тэ чи чадахгүй чи энийг болж чадахгүй штэ гэдэг. Одоо чамаг жоохон найд биш юм шүү. Харин тийм шүү. Энийг яаж хүлээж авах вэ? За заяа энэ талаар өнөөдрхий ярьсан байгаа. Энийг заяа эхэлж ярина. Яг сайн найд дээр ч юм уу яг ингээ шууд нөгөө хэлж чаддгүй юм байл л дээ. Хүн ингээд за манай найз чи яг ингэж хатаархаш надад хэлж байгаа юм болоо. Яг ямар утгаар хэлсэн бол гэж агиух боддсон байлээ. Тэгэж нэг юм юу байсан бол гэж ойлгох гэж агиух хичээдэг. Юм байна гэдгээ сүүлийн хит хоногудад юу нь бол амар ойлгож авсан гэдэг юм уу. Тэгэл нэг амар хүн дээр бол хүлээж аваагүй тэгэл окей тийм юм байна гэж зүгээр тархиндаа ингээд кодлол үлдээчдэг юм байл л да. Дараа нь яах нь дараагийн гарах үйлдэл нь ямар хөө яах нь ч юм уу. Хэрвээ үнэхээр намайг одоо доромжлоод ч юм уу тэгээд их юм бол би бол шууд нөгөө хэлнэ. Тэ юу яриад байгаа юм бэ гэдэг. Тэгэхгүй нэг юм нууцсаар нэг юм хүний яриан дотроо нэг юм хатаархлын өнгө мөнгө гэдэг штэ. Одоо эсвэл намайг ингээд нэг юм доош нь хийж байгаа ч юм уу. Тим үед ингээд би яг шууд хэлэхгүйгээр ингээд боддсон байлээ хэлээд энэ хүн чинь яг хатаархаад байна уу? Эсвэл үгүй юу? Эсвэл яг доромжлоод байна уу? Үгүй гэдгийг. Тэгэхээр ямар ч байсан бодож байгаа. Тэгээд дараа нь ихэж тийм гарч ирвэл ер нь бол хэлэх баха. Мэдгүй гэж бодож байна. Эхлээд бол одоо үйл итгэх одоо юу гарч иж штэ яг тэгчүү үгүй юу гэд тэгснээр бас тунгааж бодоод яагаад ингэж юм тэгээд дараа нь бол чи тэгээд реакц гаргах юм ба штэ. Тэ хэлэх үү. Тийм шууд биш тэр хүн бас тэр үедээ буруу ойлгуулсан ч яж магадгүй. Хэрвээ энэ тэр үйлдэлд давтагдаад байвал манай хэрвээ сайн найз давтагдаад байвал харин жинхэнэ бол хэлнэ. Тэрнээс бүр хэрвээ доромжлоод байвал тэр бол зүгээр миний сайн найз биш гэсэн. Тэгэхээр хийж харьцах шаардлага бол байхгүй. Салаач өгөөл явна. Ой. Салаач баяртай. Гэж бодож байна да. За ивэл шууд над руу ч юм. Одгийг яг заяагийн дараа ивэл орж шин. Шууд биш. Тийм байна. Заяагийн өмнө одоо байгаа штэ. Юу яг хамгийн түрүүнд бол шийдэх юм бол энэ хүн битэр нөхөрлөл яг ямар төвшингийн нөхөрлөл вэ? Тэ? Тийм амар дотны чухал биш юм байх юм бол тэгэл баяртай шүү дээ. Харьцахгүй. Угаасаа тэгэл ямар хоёр л юм байгаа шүү дээ. Нэг бол тэр хүний те асуудлыг засах гэж оролдоно. Тэ? Яг тэр хүн асуудалтай гэж би бодох юм бол эсвэл бол тэгэл орхин шүү дээ. Тэгэд орхих юм бол тэр хүн чинь тэгэл яг тэр одоо негатив зангараа наваг тэгэл миний өдөр тутмын амьдралыг бас тэгэл муухай болох нөхцөл байдал байн гарах бах. Тийм учраас хангалттай сайн дотн хүн байх юм бол би тэгээд энэ хүн одоо те яг энэ талаараа дутмаг те ингээл атаархдаг зан гаргадаг ч юм яг ингэдэг тэгдэг одоо ерөнхийдөө яагаад энэ одоо тийм зан гаргасан те цаанаас юунаас болж байна? Тэгээд тэр юунаас болсон тийш одоо шалтгааныг одоо засах ч юм уу эсвэл нөгөө хүн тэгээ ярилцах ч юм уу тиймэрхүү юм гаргах бах. Гэхдээ тэр найз маань хангалттай дотны найз биш байх юм бол баяртай амьдралаа сайхан амьдраарай чи бид нар хооронд харьцахгүй. Ингэсэн л хариулт байна да. Зя ариуна. Би бас яг тэгдэг төрлийн хүн. Яг нэг юм гэс зайгаа авчт. Тэгээ би олон найзгүй байдгийн шалтгаанч баг тэр баг. Нөгөө танил аюу олонтой. Тэ? Таньдаг хүмүүс ихтэй мөртлөө яг нөгөө нэг миний найз гэж хэлчих хүн надаас аюу цөөхөн байхгүй нэг. Стаа нэрээ аюу цөөхөн. Тэ. Тэгээд тийм болохоор зэрэг хүн надад нэг тийм хандлага үзүүлэх юм бол дотроо бодоод тэгээ тухайн үед нэг жоохон инээс хийгээд өнгөрчөөд яг тэгэл тэр хүнэндээ зайгаа авчтیں۔ Тэгээд надаас яг тэгж зайгаа авахулсан хүн олон байт юм аа. Жоохон муухай заан л баг. Жоохон муухай заан л баг. Яг нэг мочроо олчих чадахгүй. Тэ ингээд яг тэгсэн хэсэг нь ер нь жоохон эргэлзээтэй ч бас байж магадгүй шүү дээ. Ер нь бол тэ сая заяаг хэлдгээр тэгэхэд би яг өөртөө шууд хувь дүгнэлт хийгээл яг өөртөө шийдээл өөрөө болчихж байгаа байхгүй. Тэгээ тийм болохоор ч нөгөө нэг тэр хүнд сэтгэлээ илчлэх хүртэл би айгүйх нөгөө нэг цаг надад хэрэгтэй гэдэг хэлсэн шүү дээ өмнөх дугаарууд дээр. Тэр нөгөө туршилтын процессын дээр л шалгалт нь унаад идэв шүү хүмүүс. Тэгэл яг л сэтгэлээ нээж үлдсэн хүмүүс айгүй цөөхөндөөд. Тийм байна. За би энэ асуултыг асуусан сонсогч яагаад энэ асуултыг асуусан бэ гэж бодож байгаа байхгүй. Эхлээд атаархаад тэгээд оромжлоод тэг чи энийг хийж чадахгүй гэсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэгэн одоо ямар нэгэн биш энэ хүний найз нь өөрийнх нь одоо нэг юм хийх гээд тэгэнгүүтээ чи энийг чадахгүй гэдэг чи хизээ угаасаа юм хийдэг болцсон гэж доромжлоод тэгээ дараа нь хатаархсан юм шиг юм хэлсэн юм шиг тэрийг хатаархал гэж ойлгоцсон юм шиг л санагдаад байна л да.
хэрвээ надаа би нэг юм хийх гэд хүсээд одоо жишээ нь юу гэдэг би анх ингээд дууллаа гэд хамтлагт орлоо гэд тэнгүүд наа чи юу гэжсэн хүн байдаг байхгүй юу? Аа. Яг тиймэрхүү одоо юмнуудыг бол би шууд ингээд кат хийдэг уусаад чи наваа ингээд миний урмыг ингээд хүний урмыг хугалж байгаа байхгүй шууд тий. Тэгж хүний урмыг хугалдаг хүмүүст бол би хамгийн дургу бүр үзий яддаг. Хамгийн ч яах вэ? Ер нь би тийм хүмүүс ерөөсөө тийм хүмүүсээс хамгийн хол байхыг боддог. Гэх юм уу? Тэр хүмүүс ерөөсөө чиний амьдралыг ерөөсөө юу гэдэг дэвжүүлнэ гэж лав байхгүй, дээшлүүлнэ гэж ерөөсөө байхгүй. Дандаа дарна. Дандаа одоо нөгөө өсөх одоо нөгөө хөгжих буй боломж ч өгөхгүй. Дандаа ингээл нэг ингээл хүн ингээ гой ингээд санаа орж ирж штэ. Яг гой санаан дээр нь унтраачж байгаа байхгүй. Ерөөсөө цаашаа тэр санааг ингээд үргэлжлүүлэх боломж өгөхгүйгээр тийм болохоор зүгээр яг тийм хүмүүс бол амар байлаар хорон хүмүүс тийм хүмүүсээс бол хамгийн хол байсан дээр найз майз гэдэг хамт яваад байх хэрэг байхгүй л гэж бодчих шүү дээ. Тийм. Зөв. Тийм үү шууд хэлэх юм уу яах юм? Би бол тэгээд шууд зайгаа барина. Хариуг нь өгье. Би шууд зайгаа бараал болж байна. За би өөрөөр хийн. Окей чи тэгээд чадахгүй гэж бодвол тэгээд чадахгүй. Bye. Стачик ивэл хэлдгээр bye. Bye. Тэн дээр атаархуу токсик найзад нь хандж ирэхэд bye. Манай эпизод дуусж байна. Бусад сайхан сонсогчдод хандаж ирэхэд цагаа сайхан өнгөрөөлөө. Та нартай хамт ингээд биднийг сонсож яасан их баярлалаа. Өнөөдрийн эпизод өндөрлөж байна. За сонсогч нараа тэгээ та нар бас бидний асуусан асуултууд ярьсан сэдвүүн дээр тавчаар бас комментэн дээр өөрсдөө сонирхолтой хариулттай үлдээгээрээ та нар ганцаараа амьдрч чаддаг уу эсвэл бол олон нийттэй хамт амьдрах дуртай байдаггүй. Тэгээ таны хувьд хайр гэдэг одоо юу гэсэн үг вэ? Тэгээ дээрэс нь хайрлуулах уу эсвэл хайрлах уу аль нь л чухал байдаг вэ гэсэн байдалтай. Тэгээ найзуудтайгаа та нар харьцтай бас яаж харьцдаг вэ гэдэг тийм хариултуудаа үлдээгээрээ. Тэгээд subscribe button episode талдсан subscribe button тэгээд notification bell дарахаа битгий мартаараа Instagram дээр бид нэр бүх одоо шийдвэрлүүдээр reels дээр постлж байгаа шүү. Тэгэхээр Instagram дээр follow хийгээрэй. Apple Podcast дээр од үлдээж тэгээд энэ 7 оноо сайхан өнгөрөөгөө маш их баярлалаа баяртай. Podcast. Баяртай. Баяртай. Баяртай.